Сайн байцгаана уу? Япон улсад техник механизм дээр ажиллахад мэргэжлийн үнэлэх шаарддаг. Тэгээд ийм үйлчлэг үзүүлдэг хэд хэдэн газар байгаа Японд. Би өөрөө мэддэг ийм одоо бичиг Нихон, Кенки гэдэг ийм газрын талаар хамдууд битро болохоор дэлгэцээр ардж байгаа улсуудын хил дээр үнэлэх болгодог. За үнэмлэх авахд бол заавал одоо төгс Япон хэлтэй байх шаардлагагүй. Бид нар өдөр тутмын механизмаар ажиллаж байгаа. Тэгэнгүүт яг энэ харагдаж штэ тэгээд ингээд бүгдээрээ сууж агаад Япон хэлтэй багш хэлээд ярина. Онлайн хичээлээ. Тэгэнгүүт тус тусынх нь тэрний дараа тус тусынх нь хөгжүүл. Ямар хэлбэр өгдөг гэдгээр нэг бол та өөрөө байгууллага дээр удирдлагатай холбогдож байгаа мэргэжлийн багштай гэж суралт оруулж болно. Нэг бол эдний сургалтын полигон дээр ирээд тийм ээ байрлаж бас болно. Байртаа ойрхон экийн дэрчээд унаахуулж болно. Хоол бол бэдгүй бах гэж би бодож байна. Тэгээд залбирдаг. Яах вэ? За чинь онсарт ямар сургалт онцаа энэ гэдэг харахад энэ 7 сарын байр гэсэн юм тий. 6 сар. 5 сар болохоор тооны танхимд одоо сэрэт өргөчийн судалсан байна. За тэгэнгүүт төлбөр нь нэг хүний ийм байсан байна. Нийтдээ 5 өдрийн 35 цагийн сургалт байсан. Тэгээд энэ хил дээр материал байсан. Японы материал нэмэгтэй байна. Яг нийтдээ тэр байрлах нь байрлахгүй гэдгээс энэ газар нэг тийм оны сургалт нь Каккан жишээ энд яг дадлаг буюу полигон дээрээ энэ угцсан байна тийм голд микер яг сурч таарсан байна. 5 оныхоо 2 өдөр нь Какка бүтэн сууж танхимаар эхлээ Япон багш яриад тухайн хэл орчуулагч нар өчтөө орчуулсан байна. За эдгээр өдөр буюу 3 өдөр орчуулагчгүйгээр яг өөрсдөө сэрэт өргөгчн дээрээ буюу поон дээрээ татлагт гарсан байна тийм. Дараагаар нь болохоор за энэ бол юм боо тийм ээ. Ухах механизмаар ухах газар тэгшлэг тээвэрлэх тэгээд ачааны машинд ачих гэдэг юм нэртэй сургалт байна. За онол болон татлага нь хоёулаа нэг газар явагдсан байна. Нийтдээ 6 өдөр 40 хүний танхимд явагдаад уулынх нь орчуулагчтайгаар 3 өдөр дадлага орчуулагчгүйгээр 3 өдөр. Тэгээд хэд хэдэн салж дадлагт орсон байна. Тийм ээ. Тэгээд төлбөрний юмгүй байсан байна. Нэг бол хувь хүнээр өөр төлөв авч болно. Нэг бол байгууллагын таны өмнөөс төлбөрийн төлөөд байрлах зардлын төлөөд сургаж болно. Энэ өмнө нэг удаа авчих юм бол насан туршидтай ашиглаж болно. За краны доор тийм ээ талбайд ажиллах бол та энд кранд ачиж өгөх сургалт нь тамаг гэж сууж болж байна. Мөн үйлдвэр доторх суурин кран ажиллах бол энэ сургалтыг сууж болж байна. Крантай ачааны машинтай ажилладаг бол энэ сургалтыг сууж болж байна. За энэ болохоор нураалтынх тийм ээ. Юун түрүүнд саяны миний өмнө хэлж ирсэн юм богийн сургалтанд зуучаад тэрний дараагаар саяны нураалтын суудаг бай дараалал юу тийм ээ. Энэ кайта юу гэж байна. Энэ нь бол харьцангуй нэг өдөр хагас болоод гэс тусчдаг юм. Саяных шиг тэгж. Энэ бол чинь ячиж, энэ дүрчиж. За монгол хэлээр за энэ болохоор өндөр кошо сагиошаа гэдэг тийм ээ. Лифтээр өгч өндөрт ажилладаг гэсэн үг. 80-аас энэ дүрчиж гаруутай юм гэсэн. За ингээд хэрвээ 6 сард 5 сар 6 сар гэдэг 7 сард хэрвээ таны хуваар таараад тэгээд таны авах нэрхний чиглэл таараад гэвэл танд байгууллагатай холбогдоорой. Тэгээд тэнд цаанаас орчуулагч гаргаж өгөөд
сургуульд хамрагдах боломжтой байна шүү. Бусад газар бол яг Монгол хэлний сургуульд орохгүй гэдэг. Эсвэл заавал өрчүүлэгч өөрөө бэлдэж дагуулж ирэх шаардлага тавьдаг. Эднийх бол цаанаас өрчүүлэгч өгөх боломжтой газруудын нэг шүү. Та тэгээд өөрөө сайн асууж сураглаарай. Бусад асуулт. За анхаарал хандуулсанд баярлалаа.